Газрын боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлцүүлэг явуулна. Төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн талаар хууль зөрчилтийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын их хурлын эрхэм гишүүн Ган Зоригийн тэмүүлэн үндсэн хууль энэ дээрээс танилцуулна. Эрхэм гишүүнийг эндэрт урьж байна. Нэгдсэн уралдааны анхны хэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж төсгөн төслийн агуулга бодлого зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс тараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн төсөл байнгын хорооны танилцуулгыг та бүхэнд тараасан болно. Улсын их хурлын дарга хэрэгмэ шүү дээ. Газрын боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн талаарх үйлдвэрчдийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг хэлсэн шийдвэржихийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Асуулт асуух улсын их хурлын гишүүд үү? За, тохиомдын дор чанд гишүүн. Төслийг бол дэмжиж байгаа. Хэрэгжүүлэх нь бол зүйтэй байна. Гэхдээ төсөл зориулаад тусгаалгаа ингээд хууль гаргаж байгаа баг анхны тохиолдол байна. Тэгээ энэ хэр оновчтой юм бол бас хэрэгэлзээл байна. Тэгээд төслийн санхүүжилтийн өөрөө хянитгийн зээлээс байгаа. Тэгээд хоёр талтын зээлүүдийн нэг хүндрэлтэй тал нь болохоор тухайн улсын гарал үүсэлтэд бараа бүтээгдэхүүнийг илүү их шахдаг. Тэгээд түүнийг нь бол яг зах зээлийн үнээр авч чадчихна үгүй юу гэдэг хяналт тавьдаг хүндрэлтэй байдаг л та. Тэгэхээр яг нөгөө төсөл явж явах үедээ үн өсдөг. Тэгээд төслийн хугацаа сунжирдаг. Дагаад энэ хууль нь бас ингээд дагаж өөрчлөгдөх болдог нэг ийм зовлон ол үүсэх үедээ гэдэг ийм эсэл харагдаад байна. Тэгээд энэ дээр ажлын хэсгийнхнаас асуучмаар байх юм. За, дор зонд гишүүнээс алтан хариулъя. Дор зонд гишүүнээ яг таны яриад байгаа болгоомжл бол бий. Энэ бол аливаа экземийн зээл, экспортын зээлүүд зээл олгож байгаа хөнгөлөлтөд зээл олгож байгаа тухайн улс орн өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг одоо энэ төслийг хэрэгжүүлэх зүйл дээр бол 60-65 орчим хувиар, зарим экземүүд 40 хувиар янз бүрийн л нөхцөл байдлаар тулгадаг. Гол зорилго нь өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг дэлхийн шинэ зах зээл бий болгохын тулд экспортын зээлийг бий болгодыг та мэдж байгаа. Биднэрт ундаа гарцаалга. Тэгэхээр иймэрхүү эртлүүд гарна. Үе шатуулган дээр нь Канад явах шаардлага үүсэж байгаа. Зөвшөлтөл явна. Ерөнхий гүйцэтгэгчээр энтхийн компани орж ирэх ёстой. Ягаад гэвэл энтхийн экземийн зээл учраас. Энэ тал дээр бол нэлээд олон удаа засгийн газрын хурлууд дээр, үеийн засгийн газрууд ярьж асаа. Тэгэхээр энэ асуудлыг бол онцгой анхаарч байгаа. Манай ажлын хэсгийнх нэмээд хариулах байх. Ийм зүйлийг нэгдүгээр хэлье. Хоёрдугаар энтхэг бол манайхтай шууд хөрш биш учраас тодорхой хэмжээний логистикийн хүндрэлүүд бас үүснэ. Гихмэд олон зүйлүүд гарна. Гэхдээ одоо Монгол улс бол дотоодынхаа газрын тусыг боловсруулах уу, эс боловсруулах уу гэдэг ийм одоо хоёр шийдлийн өмнө байгаа учраас энэ асуудлыг одоо шийдээд явсан гэж ойлгож байгаа. За. Өчигдөр би Жойц Сүрэн дарга тогтоол маягийн юмар шийдэж эцэлэх юм байна гэж ойлгосон байна. Зөв дүү буруу дүү. Их хурлын тогтоол. Би бас энэ дор чанд гишүүнтэй саналыг байгаас өчигдөр би ярьсан. Энэ нэг удаагийн юм дээр юм хууль гарахгүй. Та нар наад хуулийнхаа үг үсгийг хараа ийм байдгүй маа л гэсэн. Тэгээд янзлаараа Улсын их хурл шийдвэр гаргахдаа тогтоолоор эсвэл хуулиар хоёр хэлбэрээр гаргадаг. Засгийн газраас өргөн барихтаа хуулийн хэлбэрээр өргөн барьсан. Өчигдөр анхны хэлцүүлэг хийсэн та бүхний саналыг тусгаад өнөөдөр энэ хуулийн дараа барилгын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Байнгын хороо санаачлаад улсын хурлын тухай хуулийн дагуу газрын тусны тухай хуульд өөрчлөлт оруулаад явж байгаа. Хуулийнхаа хэлбэрээр явж байгаа. Тогтоол болгож өөрчлөх цаг хугацааны хувьд болцоо байхгүй. Намрын чуулган завсарлаж байгаа. 5-10 жилийн дараа бид нар ч одоо дэлхийн нийтээрээ захиргаа машин шилжиж штэ. Tesla гэхэд одоо Шанхай түрээд ирлээ. Энэ Гятад ч тэр чигээрээ захиргаа машин үйлдвэрлэж байна. Бид нар харин энийхээ оронд үр ашигтай төсөл зарцуулах хэрэгтэй байсан юмыг буруу юм зарцуулж байна гэж ойлгож байна. За, Гамбат гишүүнээс алтан хариулъя. Гамбат гишүүнээ яг таны болгоомжлоод байгаа эрсдэл бол бий. Орчин үед дэлхийн ертөнц маш хурдтай өсөн өөрчлөгдөж байгаа. Хөгжлийн хурд иймэрхүү зүйлүүд бий. Цахилгаан машин үйлдвэрлэгдээд одоо бүх хэрэгцээг хангах ийм шаардлага хэзээ нэгэн цагт ирж магадгүй. Гэхдээ нэг ойрын 10 жилдээ бол энэ асуудал нефтийн хэрэглээсээ бид нэр хуучин уламжлалт технологиасаа бид нэг салж чадахгүй байх уу? Энэ тэзүүгээрээ бол урьдчилсан тэзүүгээрээ одоо байгаа тэзүүгээр нэг 10 орчим жилийн дотор хөрөнгө оруулалтад нөхнө гэсэн ийм урьдчилсан зүйлийг энэ ажлын хэсгийнхэн танилцуулдаг. Ингээд хөрөнгө оруулалтад нөхөд авчих юм бол бас дараа нь яг энэ нефтийн хэрэглээ бүрэн халагдахгүй байж магадгүй.
ийм судалгаанууд энэ тэндээс гарсан юм байна лээ. Тийм учраас засгийн газар дээр ийм шийдвэр гаргасан юм байна лээ. Одоо санал хураалт явуулнаа. Байнгын ороо газрын төсний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг эзлэн баталгаа үе шатаа нэгтгэн явуулах гормын санал гаргасныг дэмжиж гисэн саналын томьёолоор санал хураалт явуулнаа. Их хурлдаа танхим эрхэм гишүүнд улам доржин тогтгох. За дэмжиж байгаа гишүүд гаргая. 19 гишүүн оролцож 15 гишүүн уг саналыг дэмжсэн байна. Исан Чингис хаан танхимаас 11 гишүүнээс 11 гишүүн дэмжсэн байна. Жанжин дэс Сүхбаатар танхимаас 11 гишүүнээс 11 гишүүн дэмжсэн байна. За 4 гишүүнээс 3 дэмжиж байна. Их засаг танхим 7-оос 7 дэмжлээ. Туралтад 52 гишүүн оролцож 47 гишүүн дэмжиж энэ санал дэмжигдлээ.